Сайн байна уу? Өнөөдөр та бүхэнд камерын нэгдсэн хандлтын системд холбогдох Unitel-ийн гэр интернет болон VoiceNet-ийн камерыг холбож өнцгийг тааруулах талаар зааварчилгаа өгье. VoiceNet-ийн камерыг холбохдоо суурин компьютер юм уу ноутбук ашиглаж харах өнцгийг тохируулна. За холбогдсны дараа Unitel-ийн гэр интернетэд холбож онлайнд үзүүлэх юм байгаа. Онлайнд холбогдсны дараа энэ дэлгэцэнд харагдаж байгаа камерын нэгдсэн хандлтын системд та бүхний дүрс харагдана. Камерын хандлтын нэгдсэн системд холбогдох хэсгүүд дээр та бүхэнд Unitel-ийн гэр интернет болон VoiceNet-ийн камер очих ба эдгээр хоёр төхөөрөмж маань хоёулаа хэсгийн хаяг болон тойргийн хэсгийн хаягууд нь гаднах хайрцаган дээр бичсэн байна. Жишээ нь Багнуур дүүргийн 22-ийн 4-ийн 2 дугаар хэсэг. За энэ хоёр маань хоорондоо холбогдож ажиллах нэ. Гэр интернетэд дагалдаж ирэх зүйл маань болохоор гэр интернетийн төхөөрөмж, холболтын кабель, хижээлийн утас, хижээлийн адаптер дагалдаж ирнэ. За VoiceNet-ийн камерт бол дагалдах иж бүрдлийн чеклисттэйгээ хэсгийн орон дээр ашиглана. За дагалдах хэрэгсэлд нь цүнх, хяналтын камер, лацтай санахон карт, сүлжээний кабель, шүрүүг. За дагалдах хэрэгслүүд маань ерөөдөө эднэр байна. За одоо эдгээрийг холбогдоо хамгийн түрүүнд компьютерт холбож камерын харах өнцгийг тохируулна. За хамгийн түрүүнд камерын адаптерыг тогонд залгана. Хижээлийн утсыг адаптерны POI гэсэн оролт руу залгана. POI гэсэн оролтонд залгагдсан кабелийн нөгөө үзүүрийг камерны оролт руу залгана. За нөгөө адаптерны LAN гэсэн оролтонд уг шар кабелийг залгаад компьютерт олдно. Адаптерны LAN-гийн нөгөө үзүүрийг компьютерийн LAN оролтонд холбоно. За компьютерт холбосны дараа компьютерийн control panel руу ороод Network and Sharing Center, Ethernet руу ороод Properties руу ороод Internet Protocol version 4 руу ороод Properties руу дараад use the following IP address гэдгийг гараар тохируулж өгнө. 192-ийн 168-ийн 8-5 гэд subnet mask нь автоматар 255 тэгээд default gateway нь 192-ийн 168-ийн 8-ийн 1 гэж өгнө. За окей дараад дэсэн гараад интернет браузер руу ороод 192-ийн 168-ийн 8.8 руу хандна. За энэ дэр username дээр admin гээд password дээр нь GEC 2021 odd гэж нэвтрээд камерын дүрс гарч ирнэ. За камерын дүрсийг тохируулахдаа хамгийн эхлээд суйрлуулах газраа болтоор боосон байна. Үүний дараа камерын линзийг эргүүлж дээж доош нь хөдлөх маягаар камерын харагдах өнцгийг тохируулна. Та бүхэнд явуулсан зааврын дагуу камерын сонгогчийг саналыг харахгүй байхаар байрлуулсны дараа компьютероос LAN-гийн утсыг салгана. Камерыг сонгогчийн саналыг харахгүй байхаар байрлуулсны дараа компьютероос LAN-гийн утсыг салгаж авна. Unitel-ийн гэр интернетийг тогонд залгасан байна. Тэгээд артлын LAN 1 гэсэн порт руу шар кабелийг залгана. Холбосны дараа Unitel-ийн сүлжээ орсон тохиолдолд энд цэнхэр гэрэл асна. LAN-гийн гэрэл маань энд асах нэ. Unitel-ийн гэр интернетийн
SIM тагалсан энэхүү лацыг хүндчлэхгүй хэрэг SIM-ийг хүндэх юм бол энэхүү төхөөрөмж маань тохиргоо алдагдана. Энэхүү төхөөрөмж маань камерын хандлтын системд зориулагдсан тохиргоотой учраас энд wireless цацахгүй мөн гадны интернетэд холбогдохгүй. Бүх холболтуудыг хийж дууссаны дараа камерыг зааврын дагуу таглана. Хэрэг бүх холболт амжилттай болсон тохиолдолд камерын нэгдсэн системд тухайн хэсгийн хорооны дүрс харагдана. Ийхүү дүрс камерын хандлтын нэгдсэн системээр харагдана. Та бүхэнд Unitel-ийн гэр интернет болон WiseNet-ийн камерын хандлтын системд хэрхэн холбох талаар танилцууллаа.